500,000 төгрөгөөр 1 сарын хугацаанд Монгол Улсын 7 аймгаар ганцаараа хэлсэн туршлагаас оваалцъя. Унтчаа босоод ирсэн. Миний гар бүр юм болцсон. Харагдаж байгаа бол энэ хүртэл автчихсан. Доороо болохоор эндээс хавлаад энэ хүртэл автсан. Тэгээ ишиг хүртэл ингээд орцсон. Унтаалсангүй намайг урчин. Хажуугаар нурчин жоохон даарад. Тэгээд энэ нэт захтнаад. Юу юм бол? Ямарташ нэлээд зовёртой тэгээд харшлын юм уу? Сайн нэг жоох юм идсэн тэгээд нэг алим идчихэд тэгээд харшлын юм очтой л жидэл. Өнөөдөр тэгэл буцхоноо олно да. Эсвэл ахаад нэг хоног хэвээр болов. Би амар ядраад бүр. Тэрийг алгаа. Гадаа гинт бүрхэд бороо ороод эхлэхээ. Ягч айхтар орог үлэн л тэнэг шивэрсэн ихтэл. Манай алдахгүй л яана.
Бороо ороод иддэг. Ядж яхад би яг майхан орооч. Майхан дотор ороод ивчих гэж байна. Сайхан л яддаг л та. За ямар ч тач нэг 20 км газар нэг машинтай акцент швинчээ. Бригад дээр хоноглосон юм. Тэгээд өглөө тэрнүүдээ үзчихэд тэгээ сая буцаж яхад дайгдаж байгаа. Эндээс ингэж очирваа нарах ингэж харагддаг юм байна. Аюул сайн энерги авсан гэж найдаж байна. Одоо цаашаа өөр машин олно доо. За саяны машинд намайг Отон сум дээр авчирлаа. Өгнө саяны тэр нөгөө нэг бригад дээр үлднэ гэж амжижсэн бол сумын төв оруулаад өгье гэж. Ямар тач Отон тэнгэр ярихнаас 50 км яваад ирлээ шүү. Одоо цаг ойролцоогоор 5 цаг өнгөрч байна гэж 6 төгч байна. Аймаг орж амжих уу? Амжихгүй нөө. Сайн мэдгүй л. Чигээр аймаг явдаг зам руу нь явж байгаа л гараа өргөл үзэндээ. За Шорон зам руу орж газар үзэх амар хүндрэлтэй байдгийн хамгийн тод жишээ нь юу вэ гэсэн чинь нара хідэн зам байгаагаараа бараг 10 салаа зам байгаа байхгүй юу? Бүгд нэг газараас хөтлөө нэг газар руу явж байгаа. Ийм зам дээр машин унаа болох амар хэцүү. Би нэнгүүр алхаж идэг. Машин дээр нэнгүүр явдаг. Эсвэл тийш явдаг. Тэгээд шин тэр доор нэг явж байна. Зарим нь энэ дээгүүр явж байгаа. Дайлж чадгаар. Хүмүүс явж байгаа замаар нь явахгүй ч хичээдэг гэхдээ. Машинууд янз бүрээр явдаг болохоор унаа олох маш хүндрэлтэй. Өнөөдөртөө унаа олж чадахгүй бол үнэхээр л онолж таарна да. Тэгээ унаа олоод улаастаа орчих юм бол завхны ах хүүтэй холбогдож байгаа гэрт нь онцно. Намайг улаастаа орж ирэхээр холбогдорой гэдсэн. Манай дончоорой. Ганц өдөрч болох тухтаан нэцгэд. Яа. Жомчмор идэг. Яа тэр Отон сумаас гараад хэр удаан шивцсэн баг. Мэдгүй байна. Атанат. Энд хэдхэн хоногийн өмнө ширхэж байгаа юм уу тий? Хууч урсч ирсэн юм уу? Энэ өчиртэй гол гэдэг өчирч. Зөөц. Дээдлийнх нь буй. Та нар дээгүүр арангаа гарсан. Оо. Агуулсан. Энэ юунаас улаастагаас л орж ирсэн. Улаастагаас ирсэн юм. Унаа цугаад. Тэгсэн. Отон тэнгэр өгсөн. Отон тэнгэр айрхан нь очиж үзээд хаяанд нь сойны прогоны хатаа агтаад тэгээд алхаад л байна да. Ер нь бол машинг болчлоо шүү. Тэгээ машин алдахгүй болох нь байгаа. Энэ авирч өгөн сайхан нагаан биш шүү. Бусад аймагттай харьцуулахад завхан бол сайхан зам болж байна. Одоо тэгээ бороо орохгүй. Наран шараад ирэхлээр дээшг ингээ харагдаж байгаа сте. Өснүүд нь шарлаад тэгэл намар болж эхэлж байгаа юм да. Тэгээд тэгж бодож байгаа байхгүй. Одоо би хэрвээ ингээ энэ машинтай явж байгаа юм бол фотос гадуур хүмүүс гараа өрөх юм бол гэж яхан ч газар болтгой. Төхөлөд өгчөж байна да. Угаасаа хичайк хийжсэн хүмүүс бол бүгд л ямар ч хүн байсан зүгээр авахыг ирмэлцэх байх. Гэхдээ авахаасаа өмнө мэдээж ямар хүн бэ гэдгийг нь
харна. 5 өгсөлнө. Тэгжээж авах нь бол өсөв зүйтэй л дээ. Согтуу нөхөрийнх юм бол бас хэцүү. Тэгээ бас нэг эвгүй бэрийн нөхдүүдээ бас хэцүү. Би нэг хаана нэлээ. Өөр хангаагаас гардгийн алд дээр нэг гараа өргөд нэг машин суусан чинь 3 хүнтэй 3 ахал байсан л т. Чинь миний хажууд талд суудсан байсан нөхөр нь зүрх яавч ирүүл бисцэн зүрх нь. Яг таг хаа идэх хөө зүр харцсан. Тэгэл амар сонь юм асуугаал. Хойноос чин хүү амтыг явж байгаа юм уу? Яг хойноос чи хүү ирж байгаа юм уу? Найз нөхөд чи ирж байгаа юм уу? Гэж асууж масуул амар сонь асуулт асуул. Тэгэл би дараагийнхаа юмыг бодож эхэлж байгаа байхгүй. За нөхдүүд намаа машинаасаа буулгахгүй ч явж явал яах вүлээ. Гэлэлдэг нүд бодд юм бэл. Тэгээс буухаал бодсон л доо би. Нэг гол дагуу ширхтэй газар харагдах юм. Окей ишээ бочи. Many thanks гэл. Тэгэл яваад гисэн да. Бас тийм хүмүүстэй бас одоо явал бас ийгүүлсэн. Яг хуу үнэхээр гимгүү хүмүүс байсан байж болно л т. Надад тийм мэдрэмж өгсөн болохоор нэг л тахгүй. Байсаа. Яг хөдөө бас нэг зүйлийг анзаарч байгаа байхгүй юу вэ? Гэхдээ одоо энд нэг зам ингэ явж штэ. Тэг яг зүгээр жоохон томхон тэрэгнүүд нь болохоор энэ тэрэнгүүр зам гаргаад явчихдаг. Тэгээ одоо тэрэнгүүрч нэг явж гин тэрний доогуур нь 2-3 зам байна. Энд нэг зам байна. Тэнд нэг харагдаж гин тэрний цаагаар уулынхаа бэлээр бас 2-3 зам яваад байгаа байхгүй юу. Тэгээ энэ одоо хэр зөв байдгийг бол би мэдэхгүй. Тэгтээ яг уг нь ганцхан замаар ингэж явчихвал байгальтай арай хэрэгтэй юм болов уу гэж бодох юм. Тэгэл одоор нь ер нь ингээ анзаархаар Монгол орноо ингээ харж байгаа байхгүй. Yes яа тэнийг яаж хөтлөө. Ямар ч явган явна гэсэн төлөвлөгөө байхгүй байхгүй ингээд байна. Готлаа орохчвол бас хэцүү. За нэг гусч байна. За тэгээ гарч өгнө. Энэ шинэ хөлөө тавьчих. Чулуунууд нэлээд алтрагтай. Яа. Бурхан минь. Энэ чулуун дээр би одоо энэ зүүн хөлийн дагаа. Энэ чулуу руу хөлөө тавил яах вэ? Гутлаа норморг байх юм аа. Үзнэ. Амжилттай. Yes. Яхан допамин ялгарлаа. Тэг яг нэг Монголоос ингээд ганц зүйлийг би амар анзаарч байгаа байхгүй. Явхаас өмнө ингээд сэтгэлээрээ өөрөөсөн. Явсны дараа сэтгэлээрээ өөрөлж байгаа байхгүй. Бодит байдал өөр болж таарсан. За окей, завхан бол окей зөө. Ховд. За гол алтаг ямар байдгийг мэдгүй. Ховд бол амар гантай. Баяр үлгий бүр амар гантай. Ус ер нь ингээд бүх ингээд одоо завхан миний 7 дахь аймаг зөө. Тэгээд энэ 7 аймагаас би юу анзаарч ийнэ гэсэн чинь Монгол ерөөсөө л тэр чигтээ цүлжилттэй орн болж байгаа. Голууд нь ширгээл ширгэнч багсаал өөснөө орохгүй, бороо норохгүй. Тэгвэл хаасайг шарах устай. Манайс нэг 50 жилийн дараа яана. 2050 он гэхэд Монгол улс цэвэр усны дутагдaltaд орно гэдэг нь ер нь үнэн байгаа байхгүй юу? Бид нарт яг цэвэр ус гэхээр өсгөл талаас өөр баг том нөөц бараг байхгүй зү.
Мэдээж судалгаа шинжилгээ бол хийсэн л байдаг баг. 2050 он гэхэд багцаагаар 25 жилийн дараа гэхэд шал өөр болох байх та. 100 жилийн дараа гэсэн чинь Монгол зүгээр л модгүй элсэн тал газар болчихвол яах вэ? 100 жилийн өмнө нөхцөл байдал шал өөр өссөн шүү дээ. Одоо байдаг хөгжчүүд хүртэл шал өөр юм ярьж тийм байгаагүй гэсэн гэл. Намаа жоохон бахаж ийнэ ярьж. Битүү юм байсан гэл. Тэнд ингээд би одоо энэ талах чинь тэнд ингээд машин яваад байгаа хэрэг. Ямар ч юм дээ. Зэг ямар ч тач унаантай гэсэн. Тэгээд ингэж харагдах нь байх нь. Яп. Эдгээр хүмүүстэй хамт явж байна. Би майхнаа вэрцэн майханд орсон. Манай хэд өнөөдөр хоногөлчоод тэгээ маргааш шууд уйлаастай орох юм билээ. Тэгээ хамт уйлаастай орондоо. Гадаа бол very nice. Бороо орох гэж байна. Тэг үнэхээр гоё ширхтэй төхөө. Маш гоё ширхтэй. Зүлэн мүлгүүл. Nice. Тэг хүмүүс миний майхан амар өхөрдөд идэв. Яагаад гэдэм бол миний майхан ч ерөөсөө юм заяа. Миний мишок ингээ орчин. Тэг цүнх ингээд орчин. Тэгэл хөрдөөсөн юм. Зэтэй ууст. Зарим хүний хувьд бол зэтэй биш л хэл та. Надад бол хангалттай л үт. Яп, халаж иднэ. Яг би одоо яаж хаал хийж идэх харуулна. Ийм тогоо байдаг. Ийм тогоо. Ийм тагтай. Тэгээ ингэж хөвгддөг. Ингээд хөвгдчихдэг. Тэгээд энэ нь дотроо болохоор ийм юмтай ирдэг. Энэ нь ингээд хөвгдчихдэг. Ингэж хөвгдээд тэгээд тогоо дотроо орчихно. Тэгээ энийхээ дээр нь бас газ орох зорилттой. Гэхдээ би ийм газ ашиглаж явж байгаа. Энэ хамаагүй хямдхан учраас. За хамгийн түрүүнд энийг ингээ гаргаад тавьчихна. Хушууны нөгөө нэг аяны газанд ордог зорилттой шүү заяа. Тэгээ тэгүнгууд нь би энэ хоёр ер нь ингэж таарахгүй гэсэн үг. Тэгэхээр ийм холбогч авсан. Холбогч нь ингэж бишиг ингээд ирцоотой. Дурак. Ирцээрөө ингээ орчин. За ингээ орчин тэгчин удаа. Энийг шууд газ руу бачна. Одоо ингээ яг л энгийн газ хэлдэг шиг орчин гэсэн. Тэгээ энэ чинь ингэж газаа нэн, ингэж газаа хаана. Тэгчүүд энийг илүү таруулна. Голоос шууд ус авчлаа. Энд гэхдээ нэлээд бохир ус ээж магадгүй. За ус ингээ бэлэн болцсон. Одоо энийг нээе. Газа нээгээд. Тэгмэд ингээ дуурайд эхэлнэ. Газ. Тэгээд ер нь мэдрэмжээрээ жоохон ингэж тааруулж байгаад очийг хүчин. Миний очлоор л өвдчих шиг болж байгаа юм да. Ийм очлоор байдаг. Жожгол кэрүүд үзье. Хит газ үүдсэн байна л та. Тэгээ ингээ газ нь насч байна. Тэгээд болохоор яг ингээд ордог хувилтай. Энэ гэхдээ зүгээр энгийн газын плетнээс ер нь бол ялгаатай. Тогоо нь болохоор доошоо ингээ хувилтай. Нэг идээр нэг гүн ордог. Дээшээ сууж өгдөг гэсэн үг байхгүй. Яг энэ нь болохоор салхинд ингэж гал алдахгүй. Тэгээд ямар ч газны алдагдал байхгүйгээр цаваа амар хурдан халаана. Ус мосыг бол дороо буслах чинь ингээ харуулчих тийм үү.
Доошоо ингэж гүн ордог. Харагдахгүй л шүү тий. Харахад. Тэг ингэ шууд болоос чинь. Тэг ингээс болгоод зөвлөж өгөөл. Борцгийж өгнө. Нэг борцноос өөхнүүдийг нь жоохон ялгаж ирсэн. Би ч өөх идчихвэлтэй. Гэхдээ борцны өөх бас яа дээр нэг аманд орж ирээд толтлон зайлцсан чинь бас өгтөл авч илж шүү дээ. Нэг улаан цаймар өөхнүүдийг нь хайнаач усах өргөчнө. Тэг жоохон ядраад байгаа учраас сайхан борцтой. Борцоос гайхах юм бэ. Энэ борцоор бол уурга нөхөж амьдч байна да. Өөр уурга авах ямарч боломж байхгүй гэхдээ голцоо хэрүүдээ зөөцөөс ингээ амьд ядраатай биш. Нийтдэг юм байхгүй. Яаж онголох юм бэ? Одоо хүртэл. Би ч одоо гэрээсээ 20 тонж шүү дээ. Одоо хүртэл юм болохгүй. Ингээд онгоцтой юм байна л та. Би дандаа хутгах шиг л байна. Тэг ингээд бэлтцийг нь хийгээд эхлээд бослогсныхаа дараа бодаач юу гоёмж юм тэрийг нэгээд нэг 10-15 минут. Доотлол нь болохоор одоо улаасцсан, ингээ улаасцсан байна. Тэг яг хувилдаа орчдөг. Тийм болохоор ямар ч салхинд ерөөсөө энэ доод нөгөө газ малын технологийн салхилангууд ингээд гал нь салхилаад идэв шүү дээ. Сав алгаж идэггүй. Энэ ерөөсөө тийм байхгүй. Гойна. Тэнэш ч сэрэх хонхондоо бороо сайхан асгаасаа. Бороо шаагаасаа гэж. Бороо сайхан шаагаасаа. Дил бороо орчлоо. Гоё та. Тэгээ өглөө болонгоо сайхан нар гараал. Чад яа болохгүй. Тийм муу газ багтаа. Хүн өгсөн газыг голоод